Намсран банзрагчийн зохиол сүүлчийн буун дуу. Арван дөрөвдүгээр хэсэг. Хаврын өр хэдийн унсан боловч хангаад шөндөө зэгсэн хүйтэн байлаа. Уул талыг өвлийн 3 сар дарсан хөр цас сэмрэн хайлж, ингэр газартаа тарлан цоохор болсон ч гэсэн уулын ард цас бим битүү хэвээр байна. Цагаагчин дахиад жилийн шин дээр Монгол орны умар хилийн орчмоор нилээд цас орсон бөгөөд ерөн шувтарч байгаа өвөл цас их хүйтэн чанга цасан шуурга үе тавьж хүм малыг зүдрээж байсан билээ. Урт өвлийн ур шиг хаврын ихэнх сар дуусах төхөж байхт ч гэсэн үргэлжлэн хүйтэн жавар тажигнаж цас хуйргнан орж байсан бөлгөө. Хаврын мэлтгэр том наран алсын уулын цаагуур шингэж жихүүн салхи хүй үлээж цаохор цасан дундаас шаргалтан цохих өвс туйлзан найгана. Үд хэвэж байхад ерөө голын хөвөнөөс ой шугуй газрын бартаа барьсгийж хөдөлсөн арваад мортон нэгэн жигд эргүүлсээр орхон сэлэнгийн бэлчир ханын хөндий химэх уужимхон хөндийд дөхөх үест нар жаргаж үчийн бүрий эхлэв. Тэрхүү арваад мортны өмнө зэгзгэрхээр моринсан нэгэн бахин мэр дагаж яваа нөхдөө хаяа эргэж харж жолоо таталгүй хатруулах нь цагаан намын цэрэг дааг хүрээг эзэлсний дараа нэгэн харанхуй шөнө өмөрзөг одсон 2 хүний нэг Дэлгэр бат билээ. Дэлгэр бат Нима 2 хүрээх яхтын өртөө замыг бараадан явсаар ардын намын журамт цэрэг хуралдан буй ханын хөндийд эсэмэнд ирсэн. Тэр хоёрыг ирэхэд Сүхбаатар их л дотнчлон угтаж авсан билээ. Дэлгэр бат Нима 2 хэдийгээр ардын намын учир ёсыг нарийн сайн мэдээгүй боловч их орон ард түмэнд аюул занал тулгарч цаг төр самууран буй энэ үед Эрзэргийн улс бид гар эвхэн гэрээ мухар сахиж явж болохгүй гэсэн нэгэн үзүүр сэтгэл өвөрлөн энэ зүг зорж ирсэн ажээ. Сүхбаатар цэргийн хүн далбыг хэдэн жил хамт хаасан анд нөхдөө ирсэн даруй ардын намын зорилтт бодлогыг тайлбарлан синхруулж Монгол орн Монголын ард олонд учирсан гамшиг зовлон зүйлээр дурдж хүн ардынхаа эрх чөлөө зол жаргалын төлөө халуун ам бүлээн цусаа үл хайрлан зүтгэхээр холыг зорж ирсэнд нь ихэд талархан байгаагаан хэлсэн. Сүхбаатарын хуучин 2 цэрэг ханын хөндийд ирээд ардын намын журмын цэрэг болсон нь тэр хоёрын хорвоо ертөнцийг харах бэлгийнүүдийг нээж өгсөн гэлтэй. Энэ хорвоод зүсэн зүйлийн хэлтэй, шашин мөргөлтэй, зан заншил, ахуй амьдрал нь өөр олон улс гүрэн байдгийг мэдэж тэдгээр улс гүрэнд зовлонгийн нулимсан асгаруулж нуруугаан бөхтөр болтол эзэндээ зүтгэж байсан ч өлөн хоосон амьдралтай эрх чөлөөгүй мянга түмэн харц ядуус хагартлаан баятсан цөөн тооны баяд ноёд амьдран аж төрдөг нь манай Монголын нэгэн адил санагджээ. Бас 4 жилийн дэртэ Орос оронд харц ардууд босон тэмцэж хаан төрөө устгаж ард хүн ижил тэгш эрх мэдэлтэй болж засаг төрөө байгуулсныг сонсож мэджээ. Оросын ард түмний тэрхүү хүчит улаан хувьсгалаас айж зүхтаасан цагаан намын Орос цэрэг улаантайгаа хэдэн жил байлдаж түрэгдэн хөөгцөөр зарим хэсэг нь Монгол нутагт ирж зовлонгийн үрийг цацж байгаа болон Монгол оронд эзэн зуухыг хүссэн хятадын харгас этгээдүүд гамин химээх түрэмгий зэрэгэ турхиран оруулж өөртөө засан тохинох засаг төрийг нь устгаж хүн ардыг нь дарлан зовоож байгаа зэргийн нарийн утгыг ухаж ойлгосон байна. Сүхбаатар Дэлгэр бат Нима 2-ыг хуучин хашир цэрэг болохоор ихэд ол зурхаж Дэлгэр батыг тэргүүн хороонд арвтын дарга Нимаг пулемот бууны салааны туслах болгосон юм. Монгол нутгийн хойд хөл орчмын уйлга, хяраан, чагтай, өдөр зэрэг харуулынхан болон Эрдэнэван намсраа сумья байсан хошуунаас ардын намын учир бодлогыг сэнхрэн ухаарсан анчин, гөрөөчин, ядуу ардууд ханын хөндий хавьд төвлөрөн байгаа ардын намын журамт цэрэгт буу зэвсгэн агсаж агт мордоо унан элсэн орж байсан бөлгөө. Дэлгэр бат нарыг ирэхэд журмын цэрэг эмхлэн байгуулагдаж байлдах намнах сургууль эдхийж байжээ. Ардын намын журмын цэрэг ханын хөндий алтан зэрэг газар хуарагнан бөөгнөрч цэрэг ирсийн дунд өдөр бүрэл байлдан намнах сургууль зааж ардын намын бодлогыг тайлбарлан ухуулж байлаа. Орхон сэлэнгийн бэлчир өтгөн шаргал өвстэй энэ дохойд цагаан сараас хойш хүм мал багшран гэр майхан босож олны хөлийн газар босно нь явуулын улсын гайх шиг төрүүлж байсан билээ. Орхон сэлэнгийн бэлчир энэ уужим тохойод өдөр шөнөгүй морьтой хүмүүс дахилдаж бас тэндээс хэд хэдэн морьтой улс тал тийшээ явж харуул манаа хийж хормоо санаат гамин дайран ирж болцсохгүй хэмээн цагтан сэргийлж тагнан туршиж байсан юм. Тэдний нэг нь энэхүү Дэлгэр батын арвтайжээ.
Сүхбаатар Дэлгэрбатыг дуудан ирүүлж, "За Дэлгэрбат минь, арвтаан аваад яв. Ерөө гол манхтай зэргэмжийн газар олон тооны гамин зэрэг байгаа. Тэд тэндээ суурин байна уу? Аль үгүй бол хяхтын зүг явж тэнд хүчээ бөөгнөрүүлж байна уу гэдгийг мэдээдэр" гэж тушаасан юм. Дэлгэрбат 10 цэргийн дагуулan орхны бургасан дундуур нуугдан явж Шаамрын шар дохон хаваар Тужийн нарсанд орсон юм. Ардын намын цэрэг ханын хөндийн тухааргнаж өдөр өнгөрөх бүр хүч чадал нь нэмэгдэн зузаарч байгааг барууны цэрэгт хөөгдөж хүрээнээс зайлж Хяхт хотод амь зулбан ирсэн амин цэргийн генерал Гоо Сэлэн Хятадын төв засгийн төлөөлөгч Чин Инар зүгээр харж суугаагүй нь мэдээж. Тэд хотыг сагдан сэргийлж нөхсөвөн ухаж бэлдэн харуул манаага чангадгаж орон нутгийн тарж бутарсан цэрэгэ сэм сэмхэн бөөгнөрүүлж байсан ажгүй. Дэлгэрбат Тужийн нарсанд лавхан ороод 2 цэрэг төрүүлүүлэн явуулжээ. Тужийн нарснаас мултрах гэж байхад төрүүлж явсан 2 цэрэг нь яаран ирж нилээд гамин ирж яваа тухай мэдээлжээ. Дэлгэрбат цэрэгэ битүү нарсанд бүгүүлв. 50 хэдэн гамин арваад өхөр тэрэг ачаатай нарсан дундуур Хяхтын чихтэй явж өнгөрчээ. Ачаа бараатай гамин өнгөрснөөс хойш даан удалгүй бас 100 орчим явган гамин хүрээ Хяхтын өртөө замаар хойшоо өнгөрөв. Дэлгэрбат цэрэгээ 2 хэсэг болгож Тужийн нарс ерөө голын хаваар 2 өдрийн турш наас цааш явж хэсэг хэсгээрээ яваа гамингийн бараа хэдэн удаа хараад олж мэдсэн зүйлээ Сүхбаатар дуулахыг бодон ийхүү ханын хөндийн зүг яаран хатирч байлаа. Тэд ханын хөндөд нилээд ойртох үеэс шөнийн харанхуй эргэн тойрныг нөмрөн хочив. Өдрийн наранд хайлмагтаж байгаад нар орохдоо зэрэг царцсан цас хүмүүс моридын туурайд хагарч тод чимээ гарах нь Дэлгэрбатын сэтгэлийг зовоо. Энэ чимээгээр отож байгаа гаминтай тулгарх вэ гэж маш их болгоомжлно. Өнөөдөр лавл 5 хэсэг нийтдээ 200 орчим морьтой гамин хоошоо өнгөрлөө. Өчигдөр бас хэдэн хэсэг ачаатай морьтой явган гамин яаруу санд руу явсан. Тэд Хяхтад хүчээ яаралтай бөөгнөрүүлж буйн илт боллоо гэж Дэлгэрбат бодож явна. Тэр алсын чимээ чагнан хатирхад дагж яваа 10 цэргийн бараан дүрс хойноос нь сүүдэрмэт дагна. Удахгүй ширүүн тулаан болох нь гамин гуудыг шалвах нь дарж сонох юмсан. Ингээд хүрээнд юу болж байдаг бол хөөрхи 2 эмэгтэй хатам эцэг их 2 яаж юу амьдэрч ямар янзтай байдаг бол доо. Сэрэн батж одоо лав ирсэн байх. Түүнийг ирсэн болж тэд маань айх юмгүй. Зам зураа саатлаач гэсэн өдөд ирээ биз. Харин замд нь хормоо санаат гамин цагаан намын хулгаанаар бүү дайралтаасаа. Улс харамын амар чимэр бол гаднаас халдах дайсангүй, дотроос хорлох санаатангүй болж зовж зүдэрсэн ард олон маань эрх чөлөөтэй сайн сайхан амьдрах цагийн үүд хаалга нээгдэх нь байна. Ийм сайхан улирлыг авчрах гэж би энд хүйтэнд яварт долоогдож хөх төмөр зэвсэг үүрэн атаат дайсны өөдөөс буу тонгоолгож юм шүү дээ. Хүн ард маань адилдаг ширхэдэлж баян хоосны ялгаа арилж ноёдын хамжлага албат байхаан болж хүмбэр сурч боловсрон гэгэрч улс гүрний ажилд оролцож дарлал мөлжил бүр тусна гэдэг ямар сайхан бэ гэж манер бодлоо. Ингэж бодохдоо зэрэг туршуулд явах гэж байхад ардын намын суртлыг намлагч чой болсон хэмээх өндөр нуруутай боровтор царайтай залуу хүн тэргүүн хорооны цэргүүдийг цуглуулж хэлсэн үг санаанд нь орлоо. Энэ цагаан сарын 22-ноос 23-ны өдөр Арг Хяхт хотноо ардын намын гишүүд хэл орчмын зарим хошуу харуул ардын намын цэрэг түшимдүүдийн хурал болж Монгол ардын намыг байгуулж түмэнд тунхаглан зарлах бичгийг шийтгэн гаргасан юм. Манай ардын нам Монголын ард түмний амсаж буй гашуун зовлон арилгаж их нутгаасаа гадаадын түрэмгийлэгч цэргийг үлдэн хөөж ардын эрхтэй гэгэн засаг төрөөн байгуулж ард түмний амар жимэр аж төрөн жаргалтай сайхан амьдруулах зорилгыг тавьж байна. Монголын ард түмэн олон зуун жилийн турш манжийн харгис шунхаа этгээд болон хошуу засаг ноёдын давхар дарлал мөлжилгийг амсаж үгээрэн хоосорч өлбөрч туйлдан улс гүрэн маань ертөнцид дахны хөгжил олон улс гүрнээс ихэд хоцорч баларн сөнөхөд ойртсон байна. Харц ард бид ноёдын хамжлаг барлаг зарц болж тааж давшгүй татвар говчуур өр төлбөрт баригдан хоттоо хонь хомтоо тэмээ адуу малан өгсөөр гуйланч хоосон болж
амьдран аж төрөхөд үнэхээр бэрх боллоо. Ардын намын анхны энэ хурлаас манай намын ойрын зорилго бол Хягт хотноо үүрлэн байгаа амин цэргийг нин даруй дайрын сөнөөж устгах явдал мөн гэж үтсэн бөгөөд хаврын дунд сарын шинийн 4-нд ардын төр засгийн газрыг байгуулж та бүхнийг ардын намын журамт цэрэг хэмээн нэрлэх болсон байна. Ардын намын журамт цэргийн штаб хэмээх эрхлэн захирах газар байгуулж тэр штабаас Хягтыг байлдан эзлэх төлөвлөгөө гаргаад байна. Хягт хот бол Орос Монголын хил хязгаар нийлсэн боомт газар учраас манай энэ хотыг байлдаангүйгээр орхин зайлахыг амин цэргийн эрхтэнд тулгын шаардаж бичиг явууллаа гэж суртлыг номлогч Чойволсон хэлээд өөрөөсөө хуудас цаас гарган дэлгэж тэрхүү тулгын шаардах бичигт манай Монгол ардын журамт цэрэг Хягт хотыг шууд дайран орж эзлэхээр завдан буй. Зүйн олон амьтны амийг энэрэн хайрлаж бас хязгаар боомт газар байлдвал эрх биш бодлоон гарах болзошгүй тул энэ бичгийг авсан даруй танаа харьяат цэргийн зэвсгийг цөмхрааж Монголын Хягт хотыг бидэнд тушаавал зохино. Хэрв ийхүү сайнаар зөвшөөрөн хүлээвэл танаа хятадын харьяат нарын амийг батлан хамгаалж уул орон нутагт буцааж болно. Хариу бичиг уламжлан хүргэсэн хүнээр даруй илгээнэ үү? Хэрв энэ бичигт хариу өгөхгүй буюу эс хүлээх бол манай Монгол цэрэг шууд байлдахаас өөргүй. Үүнд сүйтгэсэн альва буруу явдлыг танаа газар цөм хүлээвэл зохино гэж бичсэн байна. Хятадын цэргийн эрхтнүүд энэ бичигт хариу өгөхгүй бол бид шууд дайран орохоос өөр арга замгүй боллоо. Ийм болохоор ардын намын журамт цэрэг та бүхэн намын суртал бодлыг сүслэн дагаж баатар зориг чадал самбаагаан гаргаж байлдан тулдах байхаа гэж манай нам төр засгийн газар итгэн найдаж байна гэж хэллээ. Суртлыг номлогчийн энэ хүү үгийг тэргүүн хорооныхан бүгд бишрэн сонсож хайртан дайсантай тулж тэмцэхэд сэтгэл хоёрдохгүй гэдгээ батлан хэлсэн билээ. Дэлгэротын бүхнийг бодол хийлэн явж байтал орхон голын шугуй шөнийн харанхуй дундаас харлаж бараантан харагдав. Өглөөний тунгалаг агаарыг донгийн огцомдоо дөргөн цөөрэлв. Гэрэм айханд тухтаа цайлж байсан цэргүүд аягтаа цаагаан тавьж буузэвсгэн шүүрэн авч яаран сандран гарцгаалаа. Нэг хэсэг уймж байсан олон цэрэг эрс салаа суман хороогоороо жигдрэн жагсаж гүйцэхэд ардын намын журамт цэргийн бүгд ерөнхийлөн захирах газрын гэрээс Жанжин Сүхбаатар намын суртлыг номлогч Чойволсон бас бус хэдэн хүн гарч ирэв. Тэд жагсан цэргийн өмнө ирж зогсоод Сүхбаатар урагшаа онцгойрон гарч гар өргөснөө. Санал бодол нэгтээ ах дүү нараа Монгол нутагт хүн ардын гаслангийн дуу тэнгэр тулж амьдран аж төрөх үе нэмбэрх боллоо. Харь холын нутгаас тэнэж ирсэн хар хятадын гамин цэрэг цагаан намын оргодол олон мянган цэрэг Монгол орныг эзлэн түрэмгийлж хүн ардыг алж талан хөрөнгө малыг нь булаан дээрэмдэж Монгол хүн нэг шөн амар тайван унтах аргагүй болж байна. Дааг хүрээнд байсан гамин Оросын цагаан намын барон Жанжины цэрэгт түргдэн хөөгдөж Хягт хотод ирэх замдаа энгийн номхон ард олныг хичнээн их хэлмэгдүүлэн зовоосныг та бүхэн бэлхнэ мэднэ. Хягтад үрэлсэн гамин хаваарийн хушуу харуулын ард түмнийг өдөр шөнөгүй дээрэмдэн тонож алж хядаж байна. Ийм болохоор Монгол ардын нам төр засгийн газар хуралдаж түмэн ардаа зовлон гамшихаас гэтэлгэх их хэргийг үүсгэн явуулахдаа юуны өмнө Хягт хотод орогнож байгаа гамин цэргийг эх орноосоо хөөн зайлуулж эн хямгалан цагийн эхийг тавихаар шийдэж тогтсон байна. Гэхдээ хязгаар нутагт альва нэгэн бэрх бодлоон гарч болзошгүй хэмээн үзэж гамин цэргийн эрхтэнд Хягт хотыг дайн тулаангүйгээр орхин зайлахыг шаардсан бичиг явуулсан юм. Гамингууд уг бичигт хариу өгөөгүйгээс гадна тус хотыг орхин зайлах байдгаа энд тэнд тарж бутарсан цэрэг зэвсгэн нэгтгэн бөөгнрүүлж шууд дайн хийхээр бэлтгэн захиж байна. Учир иймд манай Монгол ардын намын журамт цэрэг өнөө маргаашгүй Хягт хотыг дайлаар мордох боллоо. Ард түмэндээ эрх чөлөө олгох энэ ариун дайнд цэрэг эрс та бүхэн эрслэн дайрч баатарлан зүтгэн гэдэгт ардын нам төр засгийн газар бүрэн найдаж байна. Гэхдээ
Ямарваа нэгэн дайн байлдаан хэмээгч үхэхгүй ам урсахгүй цус гэж байхгүй. Хэдий тийм боловч самбаа зөрөгтэй хурдан шалмгай байвал тэр цусыг багасгаруулж болно. Миний бие Монголын ард түмэнд эрх чөлөө олгох хэрэгт оролцохдоо ам бие үргэлтхийг бодохгүй зүтгэн гэж тангаргалах мэт хэлв. Цэрэг бэдэж гисэн таны нэгэн адил амбий хайрлахгүй гэж олон цэрэг хоолой нийлүүлэн хашгирлаа. Сүхбаатарын царайд баясгалан тодорч их хэргийн төлөө санаа шулуутсан нөхдөн харж дайсан хар муу санаатай байдаг. Манай намын цэрэг ийхүү эрсэн дайрах гэж байгааг гамингууд мэдэж байгаа. Тийм учраас өрсөн дайрч мэднэ. Иймд харвал манаага улам чангатхан байлдах сургуулийг улам бүр ахиулах нь зүйтэй байна гэж хэлв. Хородын дарга нар салаа сумгийн дарга нараа цуглуулж буудлагын сургууль хийх тушаалаг өг. Дэлгэр бат 10 цэргээ дагуулan буудах сургууль хийлгэхээр явлаа. Түүний аравт голдуу хөлийн харвал хавийн хүмүүс бөгөөд дэн хагас нь хүний өөдөөс байтугай гөрөөсний өөдөөс ч буушагааж үзээгүй хүмүүс билээ. Дэлгэр бат 10 цэргээ нилээд зайтайхан аваачаад хүн бүр 3 сумаар бай буудна гэд 3 сум тараан өгч модон бай буудулв. Ихэнх нь ууг байг онжээ. За нөхөд минь хөдлөхгүй бай буудах нэг өөр, амьд амтан буудах нь бас өөр шүү дээ. Аратнаас дор хашир муу санаатай дайсан этгээдтэй тулах болохоор зориг шантарч болохгүй гэж хэлбэл. Удахгүй хягт руу дайран орхон дээ гэж нэг цэрэг сэтгэл хөдлөнгүй өгөөлөв. Дайн байлдаан гэж яасан аимшигтай байдаг бол гэж нэг цэрэг зүрхсэн янзтай хэлэхэд Дэлгэр бат түүнийг хялмхийн харснаа аймаар байлгүй яах вэ? Би хэдэн жилийн өмнө Сүхбаатар жанжинтай хамт зүүн хязгаараар цөмрөн ирсэн хятадын хар цэрэгтэй тулж явлаа. Хятадууд шоргоолж шигэл харлаж нүгэлдээд талыг бүрхээд ирэх болсон. Анх буун дуу сонсохдоо хаагуур сум нэвчээд гарах болоо гэж их л айж сандарч байлаа шүү. Сүүлдээ дөжрөөд айхаж болчих юм бэлээ гэж хуучлав. Яагт шороон түмэн гам байгаа гэсэн манай ардын намын цэрэг ийм цөөхөн дийлэх юм болов уу гэж түрүүчийн хүн хэлбэл чи баахан айж хулчигаад байна уу да гэж Дэлгэр бат зэмлэнгөө хэллээ. Тэр хүний царай хувьс хийснэ. Айж хулчих ч юу байх вэ? Тэнсэн сум тархинд гэж үгвэ. Тэр олон гамын нэгэн зэрэг бидний өөдөөс буудвал ёр амьд амтан үлдэх болов уу да гэснээ буруу харчихв. Хаанаас та дайнд айж сүрдээд байвал ёстой хамгийн түрүүн тэнсэн сум толгойд тусаж мэднэ. Зоригтой самбаатай авхаалчтай байсан цагт сум ч ондгүй юм гэж Дэлгэр бат түүний сэтгэлийг засах санаатай хэлв. Өнөө цэрэг юмч хэлсэнгүй сэмхэн санаа алдчихв. За одоо гүйж давших сургууль хийн гэж Дэлгэр бат хэлээд 10 цэрэгэ нэг игнэ болгон жагсааснаа дагуулад гүйлээ. Нилээд гүйж байснаа хэвтээд гэхэд бүгд л уун цон хэвтэв. Тэгээд босоход нөхд нь бослоо. Ийхүү нилээд гүйлгэж хэвтүүлж босгож дахин бай бодох сургууль хийлгээд өд болохын хэрд байр өдөөн буцлаа. Түрүүчийн дайнаас айд сүрдээд байсан хүн яасын бүүмэд нөхдөөсөө төрүүлээд байр өдөө хурдан алхлан холдлоо. Дэлгэр бат түүний хойноос харж явснаа энэ хүн ч айж хулчигаад л байна уу да гэвэл айж хулчигаад байгаа юм бишээ. Энэ чинь угаасаа баахан овлоггүй хүн. Яагаад манай цэрэгтэй нийлсэн бол доо гэж нэг цэрэг хэлбэл түүний хэлснийг нэг хүн дэмжин дайн тулаанаас ол зомгол гордож бидэнтэй нийлээ биз гэлээ. Дэлгэр бат ийм үг сонсоод ард түмэндээ эрх чөлөө олгох ариун үеийн төлөө тэмцэж явахдаа бас ашиг хонжоо харж явдаг хүн байх гэж юу гэхээс би энэ эвгүй оргих шиг болов. Цагаагчин дахиад жилийн хаврын дунд сарын 21-ний орой тэнгэр бүүдгэр байлаа. Ханын хөндий алтан хэмээх газар хуарагнан байсан Монгол ардын намын журамт цэрэг хороогоор дараалан хөдлөх үеэс нэгэнт үдшийн бүрий орчныг нөмрөв. Ардын намын журамт цэрэгийг бүгд ерөнхийлөн захирах Жанжин Сүхбаатарын боловсруулсан байлдааны төлөвлөгөөг урд өдөр нь хороо ангид бүх цэрэгт сайтар тайлбарлан таниулсан учраас Хягт хотын аль талаас дайран орж байлтгаа бүгд тодорхой сайн мэдэж байсан юм. Морьт цэргийн цуваа ханын хөндийгөөс хөдөлж хонгор морьтын даваад авч жонгийн хөндийн их рүү ороход цас бурганан орж алхмын цаатах юмч харагдамгүй таг харанхуй боллоо. Харанхуй дундуур бараалан цуврах морьт жагсаалын хажуугаар үе морьтой хүн давхин ирж
Бивисээс алхамж холдож салж болохгүй, гэрэл гэгээ гаргаж болохгүй гэж аяархан боловч захирангүй хэлхийх цэргүүд бие-биедээ дамжуулна. Шөнийн харанхуй дундуур зүүн хойш чиглэсэн морд цэргийн цуваа зогсолтгүй урагшилсаар байлаа. Цаг мөч өнгөрөх тутам цас лавсан орхон ихсэж, тарлан цоохор байсан хуучин цас шин цасаар сэлбэгдэж, газрын өнгө цав цагаан болсон тул овоо гэгээтэй юм шиг санагдана. Хуучин цас өдрийн наранд хайлж хөрзөн хөлдсөн тул шин цас түүний дээгүүр гулсаж, морд байсхийгээд л халтарна. Морд цэргийн цуваа уул хөндөй гатлан цаад захт нь гарахад шөн дунд нэгэнт өнгөрч хүйтнэрч чангарлаа. Энэ шөнийн харанхуй цастай хүйтэн байхдаж гамингууд осгож үхэх төхөөд шавар нүхэндээ дуугжирч байгаа да гэж Дэлгэр-батын хажууд яваад зэрэг аяархан шивгэнэв. Дэлгэр-бат түүнд хариу болгон бидний зорьсон их хэрэг сансан ёсоор бүтгэн. Ханга дэлхий хүртэл засан шуурга тавьж хармуу санаатнаас биднийг нуун хамгаалж байна шүү гэлээ. Тэргүүн хорооныхан бусад хороодоос төрүүлж жононгийн хөндийн эхний ирээ нуур дээр гарахад тэнгэрийн дорн хаяа үл мэдхэн сааралтаж үүр цайхт өглөө. Хорооны дарга Дэлгэр-батыг дуудан ирүүлж "За, хяагтч ойртлоо. Хотын наад талын гүвэн дээр ширээ сүм гэж жижигхэн сүм бий. Тэнд гамингийн харвал байгаа. Иймд чи 10 таваад төрүүлэн явж гамингийн харвал манайг устгах хэрэгтэй" гэж тушааж. Дэлгэр-бат 10 цэргийн дагуулж хорооноосоо төрүүлэн намхан нурууны баруун талаас хатирууллаа. Ширүүхэн хатирсаар уг заасан газар ойртож мориноосоо буугаад чимээ чигнэв. Үүрч гээгэрч ойрын бараа харагдахтай болов. Гүвэний оройд байгаа жижигхэн сүм үүрийн бүүдгэр гэгэнд харлан сүхий. Сүмийн тэнд хэд хэдэн хүн ургаш хойш холхин явах нь сүүмэлзэн. Дэлгэр-бат мордоо орхиод бяртанхээ ихтэй 5 зөрөгтэй хүн дагуулж газрын өд мөлхөхдөө. Тэнд буун дуу гарвал та тав мориндоо мордож шууд дайраарэ гэж үлдсэн нөхөддөө хэлв. Дэлгэр-бат төрүүлж 5 зэрэг хойноос мөлхөж гамингийн манаачид нэлээд ойртлоо. Наас цааш 2 хүн зөрөн явах бөгөөд даарсан бололтой хурдан алхаж заримдаа жороолох мэт шогшно. Энэ хоёрыг дуу гаргалгүй нам цогох юм шүү гэж Цэрэнбат шивнэхэд 2 болиар ташууран бариад манаачууд дөхөв. Дэлгэр-бат бууга хараалан нүд завчилгүй ширтэн. 2 цэрэг муур шиг мирамлгсоор манаачийн бараг дэрэгдэн очлоо. Манаач нар бие биедээ тулаад ирэхэд 2 цэрэг нэгэн зэрэг ухс хийж гинсрээгүй явсан 2 манаачийг нам цохон унгаахад Дэлгэр-бат босон харайжээ. Хажууд нь хэвдэж байсан 3 хүнч ухс хийв. Тэд хэдхэн харайж манаачийг устгасан 2 нөхөд дээрэн ирэхэд сүмд байсан гамингууд харавсан бололтой гэрэл улс хийж буундуу тажигнав. Хэвтгэж Дэлгэр-бат хашгираад сүм рүү буудав. 5 цэрэг нь хэвтээд нэгэн зэрэг галлав. Дэлгэр-бат босон суун сүм рүү дөхөн буутахад сүмээс 10-аад хүн гарч ирснээр газрын уруу бүртэлцэн гүйцгээв. Хойно хоцорсон 5 цэрэг тэдний мордыг хөдөлж ирсэн тул бүгд мориндоо мордоод зүхтааж байгаа гамингуудын хойноос элдлээ. Тэд зүхтаах зуура эргэн буудна. Дэлгэр-батын 10-тийнхэн газрын уруу тавхаагаа гялалзуулан гүйж яваа гамингуудыг хоромхон зур гүйцэж байтал дүнсийн харлах хягт хотын зүгээс олон буундуу нүргэлэн нижгэнлээ. Дэлгэр-бат мориныхаа амийг татан эргэж харвал ширээ сүмийн түүгээр олон морьтой хүн язганан гарч иржээ. Зүхтаасан гамингуудыг бүгдийг устгасан тул нөхтөө хүлээе гэж Дэлгэр-батыг хэлбэл хотын зүг давхиж явсан цэргүүд нь жолоогоон татлаа. Үүрч манхаа тал цайж алсын бараа харагдаж эхлэв. Тэргүүн хорооныхан морины хар гүйхээгээр давхилдан ирэхэд Дэлгэр-бат морио ороолгон ухс хийлээ. Чихний хажуугаар сум шунган өнгөрнө. Өмнөхөн талд нь нэг жалга дотроос гал улалзаж хүний толгой шовлцов. Гамингийн эсэргүүцсэн буудах нь нэн ширүүн болсон тул тэргүүн хорооны дарга шууд дайраад ашиг олохгүй гэдгээ мэдэж зэргүүдээ явуулж хориглон байлдах тушаал өгөв. Тэргүүн хорооныхан бүгд явуулж мордоо хонхор газар аваачаад газрын бартаанд хориглон буудцгаав. Тэднээс хойгуур хотын баруун хойд талаас дайран орсон өөр хорооныхан бас гаминтай тулгаруу бололтой тэр зүг буундуу нижигнээд явчихв. Тэргүүн хорооныхан алхан малхмаар ургашаа хин. Тэд инхүү агсаар бяцхан голын дэргэд ирэхэд ухаа хонгор морь унсан Сүхбаатар давхин ирж ургашаа дайраад гэж цангинсан зээл дуугаар хашгирахад цэргүүд уухайлан гүйцгээв. Төрүүлэн гүйж явсан цэргүүд галт бомбог шидсэн бололтой өмнөх нь бөөн харавтаа шороотоос овс хийж чихт өжрүүлсэн сүрд чимээ гарлаа. Голын хөвөөгөр хориглон буудаж байсан гамингууд тэсхэн байж цааш цухтаа.
Тэд хэсэг гүйснээ эргэж хараад зэрэг буудна. Тэргүүн хорооныхон зогсолтгүй урагшилсаар хотын шавар хэрэмд нэлээд ойртлоо. Гамингууд харагдахгүй боловч хэрэм дээрээс тунч ширүүн галлана. Дэлгэрүүд хэрэм өд хараалан байж буудаад эргэж харвал 10 зэрэг нь бүгд л түүний араас дагаж хэвтэж босоод л буудаж байна. Гамингууд манай баруун гараар орж ирлээ. Түргэн ухрах гэж Сүхбаатар жанжин тушааж байна гэж нэг хүн байдаг тэнхээгээр хашгирах нь нийжгэнсэн их чимээн дундаас арай хийч дуулдав. Тэр хүний хэлснийг цуураа мэт давтан буцаад гэж хорон дарах хашгирахад буцаадгүй лээ. Зэргүүд даргийнхаа хойноос буцаж гүйх зур эргэн буудалцав. Тэд ийн гүйсээр морд дээрээ ирж санд минд мордоод ирээн хамар өгсөн шаваарлдан гарч ирсэн гамингийн морд цэргийн өөдөөс дайрлаа. Өмнөөс нь дайрсан гамингууд тоогоор нэн олон тул шууд дайрхан тэнцвэргүй тулдаан болохыг ажиж мэдсэн Сүхбаатар жанжин сэргээ хувааж ирээн хамрын хярууд ухрааж гууж алганд байрлуулав. Гамингууд олон хүнтэйдээ эрдэн шууд морин жигсаалаар дайран ирэхэд ардын намын журам тесргийн полимод салаа нь онь холбон галлаж тэдний дайралтыг няцаав. Гамингуудын ихний дайралт амжилт олоогүй тул шууд улаарын дайрхаан болж мөн л газрын бартаанд нуугдан ширмэн мөндөр буулгаж эхэллээ. Харилцан буудалцах нь нэн ширүүн болж буун дуунд газар дэлхийд дөргин жичирч чихтүүлэрнэ. Дэлгэрват хэд дахин буудаад буугаа сумлах гэтэл сум нь дууссан байлаа. Нөхтөн харвал буутхан цөөрч байх шиг. Өндих гэтэл сум эсгэрэн малгайг нь аваад хайчихв. Нөхтөн ч бас буутхан цөөрв. Та нар яагаад буудахгүй байна гэж чангахан хашгирчв. Даргаа сум дууслаа гэж арвтын нэг цэрэг нь мөн хашгиран хариулхан сонстов. Дэлгэрват жалгууруудан мөлхөж байснаа бөхийгөөд гүйчихв. 10 цэрэгч бас л сүүдэр мэт дагжээ. Дэлгэрват хорон дарга дээр амьсгаатан гүйж ирээд сум дууслаа, гамин айхавтар төрж байна гэж байдаг чадлаараа хашгирахад хорон дарга нь муухай харснаа. Бидний сумч дуусаж байна. Та нар яах гэж байран орхисон юм гэж сүртэй чанга хэлснэ ийш тийшээ харж жанжинд хэлэх юмсан гэлээ. Би хэл хэрвгүй. Та нар эндээ хүлээж бай гэж Дэлгэрват хэлээд жалгууруудан гүйхэд 10 цэрэг нь хорооны даргын дэргэд хэвтцгээв. Дэлгэрват гүйсээр морин дээрээ ирж ухсахын мордоод ширүүн сумын дундуур үхэхээ юм чинээнд бодлгүй шууган давхилаа. Сүхбаатар хориглон тулдаж байгаа цэргийнхээ хамгийн баруун захад хэдэн цэргийн хамт буудалцаж байв. Сүхбаатар морин төвөргөөнөөр эргэн харлаа. Жанжин сум дуусаад гэж Дэлгэрват мөн л чанга хашгирв. Сүхбаатар тулдааны байдлыг хоромхон зур шинжих мэт харснаа. Хороогоо ирээн хамрын цаад руу ухраа гэж хорон даргадаа хийлгэж тушаав. Дэлгэрват буцаад л давхив. Гамингууд ардын журам цэргийн сум хэрэглэл дуусч байгааг мэдсэн бололтой мориндоо мордож жагсаалаар дайрлаа. Энд тэндгүүл бөмбөг дэлбэрч бөөнхөр утаашроо оволцож эргэн тойрон үуч харагдахгүй болжээ. Ухрах тушаал авсан тэргүүн хорооныхон энэ завшааныг ашиглаж нэг хүн шиг мориндоо мордож ирээн хамрын хярууд давхилдан гарч амжижээ. Сүхбаатар тэргүүн хороон дээр давхин ирж цэргүүдээ гууж алга бут хадны араар яаралтай бөгүүлээд хорооны даргаыг дуудан ирүүлж Полимод салаа гамингийн дайралтыг аваа удаан барих байх. Сум очсон тэрэг яагаад удаж байна? 2 хүн явуул. Бас их буу тосон хэдэн хүн явуул гэж тушаачхаад хотын баруун хойноос довтолж буй хороод жирээлгэв. Хорооны дарга нь 2 хүн сум очсон тэрэг тосуулахаар бас Дэлгэрватын арвтыг их бууны өөдөөс явуулжээ. Дэлгэрват 10 цэргээ дагуулн довтлоглоо. Хойно нь олон бууны сүрт дуу нийжгэн сайрал байна. Буун дууч нэлээд холдов. Нэгэн гүвэн дээр гарч ирэхэд цаад билөөд 2 их бууч хэрсэн морьтой цэргүүд зүтгүүлж явах харагдав. Дэлгэрват тэдэн дээр давхин ирж яагаад түргээ явахгүй байна? Танд гэд уугчин асуувал холилсон морьд эцээд хурд явж болохгүй байна гэж их бууны дарга хэлснэ морьдоо шавдуулан ороолгов. Морьд нь хүзөөгөө гүрдэлгэн зүтгэх авч газрын өд хөр цас элсэн дунд их бууны дугуй зууран шигтэнэ. Дэлгэрват мориноос өсрөн бууж 10 цэргээ тав таваар нь хувааж 2 их бууны араас төрүүлв. Цэргүүд их бууны дугуйг мөрлөн түлхэж ахиулсаар гүвэн дээр гараад эцсэн мордыг сольж унаж яваа хур хүчтэй хэдэн морь хөллөв. Их бууны дарга Дэлгэрват 2 хөлөлсөн мордоо зогсоо зайгүй ороолгон ташуурдаж заримдаа хатран заримдаа шогшиж явхад Дэлгэрватад их л удаан явж байгаа юм шиг бодогдож хороо маань яаж байгаа бол сум ирсэн болов гэж сэтгэл зовнин нар харвал үд өнгөрч байлаа.
Үүрээс эхлээд байлдсан гэж бодоход цаг мөнч амархан өнгөрөх юм байна да гэж бодов. Их бууга шавдуулан явуулсаар ирээн хамар дээр гарч ирвэл буундуу тодхон дуулдлаа. Тэрхүү уртгүйний хяраар хоригдсан олон зэрэг нааш цааш гүйлдэж буудалцаж байгаа бололтой. Их буучдын өмнөөс нэг морь төхөн давхин ирсэн нь Сүхбаатар байлаа. Сүхбаатар "Түргэлж үзээрэй, гамингийн төрөлтийг няцаасан. Гэсэн ч тэд хотод шаргуу бэхэлж байна" гэлээ. Ирээн хамрын урд үзүүрээр орон морин жагсаалаар дайрч байсан гамин үзэгдэхгүй болжээ. Гэлээж хотын тэндээс тасралтгүй буутсаар байна. Дэлгэр бат арвд дээрээ ирвэл тэд нэг хонхорт шивэлсэн байв. Хүмбэрт хүрэлцөхөц сум галт бөмбөг өгсөн байжээ. Сүхбаатар жанжин хоёр их бууга хооронд нь холхон зайтай байрлуулад хорон ангийн дарга нарыг яаралтай цуглуулж хотоос гарсан гамингууд хотод буцаж ороод шивэлсэн байна. Тэд хотыг алдахгүй санаатай галынхаа хүчийг бөөгнүүлэн жигдэлж байна. Иймд их буугаар хотыг ширэн буудсны дараа бүх хорон ангиуд нэгэн зэрэг дайран орох хэрэгтэй гэж тушаав. Удалгүй их бууныхан хоорондоо уцаар мэдээ авалцсан хотын зүг дараалан буудлаа. Их бууны сум лүн лүнхийн дуугарч хотын хэрмийн дотор хэд дахин дэсрэв. Их бууны ширүүн гал гамингийн зүрхийг үхүүлсэн бололтой хэрмийн хаалгаар үе түмэн гамин багшралдан гарч ирлээ. Хорон ангийн дарга нар зэргүүдээ их бууны суман доогуур давшуулв. Их бууны сум толгой дээгүүр сүнгэнэн өнгөрч хотын дотор дөөний наадах урт жалах буунд хоригдсан гамингийнхан дээр удаа дараалан бууж морд зэргүүд сүр туухай хашгиран дайрах нь нэн сүртэй. Хотын наан жалах судагт байсан гамингууд эрсэлэн дайрсан морд цэргийн өөдөөс хамаа намаагүй хэсэг бууцснаа цаашаа зүхтаалаа. Зүхтааж буй гамин дээр хэд дахин их бууны сум тэсрэв. Хотын хаалгаар гарч ирсэн гамин наанаас зүхтааж очсонтойгоо нийлээд дайрч буй морд цэргийн өөдөөс эсэргүүцсэн буутах нь тунч ширүүн болов. Гэсэн ч журамт цэргийнхэн зориг мохсонгүй үе сүр туухай хашгиран дайрч хотын хэрэмд ойртсоор байв. Нар баруунаа ташиж уулын сүдэр эргэх үед журамт цэргийн түрүүч нь хотын хэрэмд тулж очив. Энэ үед их буугаар буудах нь улам ширвсэн тул гамингууд тал тийшээ бутран зүхтааж эхлэв. Хотоос гарсан гамингийн гол хүч нь үе морин жагсаалаар эргэж дайрна. Жанжин Сүхбаатар улаар нь дайрч буй цэргийнхэн өмнө сэлмээ суглан далайж давхих зур дайраад гэж сүрд дуугаар урайлан дуутахад зэрэг ирсэн зориг улам бадарч уухай хашгиран давхилдна. Утаашроо холилдон суунаглаж шингэж байгаа нарны гэрлийг хааж үчийн бүрий болсон юм шиг болгожээ. Журамт цэргийн нэгэн салаа хэрийн цэрэг хамгийн түрүүн хотын хэрэмд тулж хэрэм дээрээс буудаж байгаа гаминтай буудалцаж эхлэв. Хэрэм дээрээс байс хийгээд л нэвсгэр хар юм сарвсхийн унах нь суманд оногдсон гамин ажээ. Тэр салааныхан улайран буудалцаар хотын дотор дайран орлоо. Журамт цэргийн түрүүч ийн хотын дотор орсон тул жанжин Сүхбаатарын заавраар их буучид гала хотын хэрмийн гадуур эсэргүүлэн буудаж байгаа гамин дээр шилжүүлв. Хотын баруун хойноос бас нэгэн салаа хот руу дайран оржээ. Гамингийн гол хүч хотоос зүүн урагшаа зүхтааж гарсан ч гэсэн эсэргүүцсэн буудсаар байлаа. Журамт цэргийнхэн улаарын эсэргүүцсэн гамингийн ширүүн галыг няцааж урагшаа гисаар үчийн бүрий болоход ихэнх нь хот руу дайран оржээ. Дэлгэр бат хорооныхаа баруун жигүүрт арвтаа дагуулan тулдсаар хэрмийн хаалгаар дайран ороход энд тэндгүй гал улуулзаж буундуу тажигнсаар байлаа. Нэг байшингийн цонхоор бууны ам олилдсон утаа мансхий. Морин огол харайн цойлж үхлийн аюулаас мултарснаа тэрхэн үедээ ухаарсангүй. Арвтын нэг зэрэг морин дээрээсээ тэр байшингийн цонхоор галт бөмбөг шидэж амтсан байна. Байшин хар утаанд бүрхэгдэж гал уулзлоо. Дэлгэр бат цэргээ дагуулan нарийнхан гудамж өгсөж хар хурдаараа шуугуулхад чихний хажуугаар сум улин өнгөрч энд тэндгүй галт бөмбөг дэлбэрэн гал дүрлзэж уухай хашгирах нь сонстов. Нэгэнт харанхуй болж юмны баримжаа мэдгэдгээ болсон ч буундуу нийцгэнсээр байжээ. Дэлгэр хотын арвд ийхүү шууд давхсаар хотын захад гарснаа мэдэж жолоо татан зогслоо. Эргэн тойронд нь буундуу нийцгэн нүргэлж газар дөргөн. Хотын зүүн өмнө чигтэл ширүүн тулдаж байгаа бололтой тэр зүгт буундуу ширүүн сонстно. Нөхтөн тоолж үзвэл нэг хүн дутуу байсанд хэн налагдсан болдоо гэж гуниглан бодоод зэрэгээ дагуулan буундуу ширүүлж байгаа зүгөөд явжээ. Хотын харанхуй гудамжаар нааш цааш давхих морь тунгууд олширч энд тэндгүй гал улалзан хашаа байшин шатаж байгаа нь тодхон үзэгдэнэ. Нэг гудамжинд орж ирвэл шатаж байгаа байшингийн гэрэл орчныг өдөр мэт гийгүүлсэн байлаа. Төмрийн гэрэлд олон морьтой хүн бөөгнөрн байхаар нь тэдэн дээр ирвэл
Хорооны дарга нь Сүхбаатар жанжин харагдав. Сүхбаатар дөрөөн дээрээ босож тэнд байгаа цэргүүдийг тоолох мэт толгой дараалан харснаа. Гамингууд хотоос нэгэнд гарч зугатааж байна. Гэсэн ч хотын дотор нуугдаж хоцорсон нь зөндөө байгаа. Инхээр тэргүүн хорооныхын заргачийн яам цахилгаан мэдээний газрыг юуны өмнө эзлэн ав. Хотын дотор хашаа байшин нэгжин шүүрдэж нуугдаж хоцорсон гамингуудыг олж илрүүл гэж хорооны дарга тушаал буулгачхаад арваад морьтой хүн дагуулan давхин одлоо. Тэргүүн хорооны дарга хэд хэдэн салааг заргачийн яам цахилгаан мэдээний газрыг эзлүүлэхээр явуулж Дэлгэр батын арвт бас хэдэн арвтыг нэгжин шүүрдэж нуугдсан гамиг илрүүлэн баривчлахаар явуулжээ. Дэлгэр бат 9 цэргээ удирдан шатаж байгаа байшингийн талын гудамжны эхнээс нэгжин шүүрдэх ажлаа эхлэв. Хамгийн эхний байшин нь эвдэрч хэмхэрсэн тул тэнд амьд амтан байгаа шин жалга. Гэлээч муу санаатан хоргодож байж мэднэ гэж санаад байшингийн хоёр өрөөгөр орж чөдөнд зурж гэрэл гээгээ гаргаж харсан боловч юу ч байсангүй. Дараагийн байшинд нь орох гэтэл хаалганд төвжээтэй байлаа. Хаалгыг балбав. Чимээ анир алга. Хаалгыг нь тэмтрэн үзвэл цоожгүй бөгөөд дотроосоо түгтсэн ажээ. Хаалгыг нь хэмэх зохиж орё. Энд лав гамин байгаа. Гэд нэг цэрэг бууныхаа бүхсэр хаалгыг нь чанга балблаа. Дэлгэр бат учир зүггүй түрэмгийн зан гаргаж хаалгууд эвдээд ортол гимгүү хүн байвал айлгаж сандрахын нэмэр гэж санаад бэтгий эвд тайлж өх байлгүй гэд ширүүхэн нүдлээ. Ой, хүн байвал хаалгаанаа нээхгүй бол буудлаа шүү гэж нэг цэрэг хашгирлаа. Чимээч алга. Эвдэхээс өөр арга алга. Бидний айлын үүдэнд мөнгөнэж байтал муусан гамингууд бүр учраан олчихно доо гэж нэг цэрэг бухимдан хэлээд бууныхаа бүхсэр хаалгыг нь дэлслээ. Дэлгэр бат хориглож чадсангүй. Цэргүүд бууныхаа бүхсээр бижигнүүлэн нүдэж хүчнийлүүлэн түлхэхэд хаалга ганхаж байснаа пэр пархийн унлаа. Болгоомжлоорой гэж Дэлгэр бат захираад харанхуй байшинд төрүүлэн орж "Хүн байвал гараад ир" гэж сүртэй чан хашгираад чүдэнд зурлаа. Цэргүүдч бас тус бүртээ чүдэнд зурж нэг цэрэг ширээн дээр байгаа лаа ноцоо. Тэгтэл байшингийн буланд нэг хүний сүтэр сүтгэнэ. Дэлгэр бат тэр зүг буугаа чиглүүлэн "Хөдөлбөл нам буудан шүү" гэж зандраад хэд алах вэ? Бараан хувцастай хүн булан чигтэн нүрэн дараад зогсно. Дэлгэр бат түүнд ойртоход гинэт муухай ойрлон сүгдэж "Эрэхэм ноём аймаараа" гэлээ. "Энэ ч гамин байна. Бос" гэж нэг цэрэг ширүүн хэлбэл өнөө хүн салган нь чичирсээр өндийлөө. Өндөр настай үлгэн салган болсон нэг муу луухан байсанд "Ийм ч гамин байдгүй байхаа" гэж цэргүүд инээлдэв. "Босод өрөөнд гамин байж магадгүй" гэж Дэлгэр бат хэлбэл цэргүүд цаад өрөөнд орж шүүрдэн үзвэл сэжигтэй юм юу ч байсангүй. "Өв хүнгой айд сандрах хэрэггүй. Бид ардын намын цэрэг байна. Энгийн номхон ард иргэдийн үсийг ч хөдөлгөхгүй. Харин амин цэрэг нуугдаж байвал барина" гэж Дэлгэр бат хэлбэл "Чи амин нуугаагүй биз?" гэж нэг цэрэг зандарлаа. Хаяа би өөхөж байгаа ядарса амьта гэж өвгөн өглөө. "Харин та бидэнд лав байвал өгөхгүй юу?" гэж Дэлгэр бат хэлв. Луухан цааш эргэж боодоллаа авч сарвайлаа. "Харанхуй шин энэ ч л бидэнд хэрэгтэй" гэж Дэлгэр бат хэлээд лааны боодлыг хандлан цэргүүдтэй нэг лаа баривлаа тэндээс гарахад буундуу нийжгэн сайрал байлаа. "Тулдаан дуусаагүй л байна шүү. Муусан гамингууд эргэж халтсан биш биз?" гэж нэг цэрэг сэтгэл зовнингүй өгөөлөв. Тэд чимээ чагнан зогслоо. Хотын зүүн өмнө зүг бас хойно буундуу нийжгэнсээр байв. "За юу ч болсон жанжныхаа тушаалыг л биелүүлж бай" гэж Дэлгэр бат хэлв. Тэд дараагийн байшингийн үүдэнд ирлээ. Мөн л дүгжээтэй. Хаалгыг нь нүдэж байтал буу тас хийв. "Энд гамин нуугдаж байна" гэж нэг цэрэг хашгираад цонх руу 2 удаа буутчихв. "Бууга хаяад гараад ир" гэж Дэлгэр бат хашгирав. Дахин бууцсан ч үгүй агчиг болчихлоо. "Гарч ирэхгүй бол цонхоор галт бөмбөг шидлээ шүү. Аминдаа хайртай бол гараад ир" гэж цэргүүд чанга хашгиран хаалгыг нь түжигнүүлэн нүднэ. Хаалганы цаана хөлийн чимээ гарлаа. "Балгаамчтай" гэж Дэлгэр бат шивгнээд байшингийн ханд налав. Хаалганы онц торхын мултарч 2 бараан дүрс гарч ирлээ. Чүдэнд зурж харвал үс сахлантаа баригдсан 2 гамин гараа өргөн зогсож байв. Тэр хоёрыг нэгжвэл биед нь буу зэвсэг байсангүй. Цэргүүд хэд хэдэн лаа асааж
Өөр хүн бий юу гэвэл тэр хоёр байхгүй гэж байгаа юм уу, мэдэхгүй гэж байгаа юм уу толгойс ихсэрнэ. Дэлгэрват тэр хоёрыг түрүүндээ оруулаад хойноос нь байшинд ороход лав ярьсан нөхд нь ч орлжээ. Шалан дээр өгсөн хүн хэвтэж байв. Төөний гарт буу натгастай байв. Бодвол тэр хүн өөрийгөө буутсан бололтой. Зэргүүд баригдсан гамингуудын бууг хураан авч байшинг нягтлан нэгжээд хэд хэдэн буу нилээд олон сум олдлоо. Дэлгэрват баригдсан хоёр гаминг хоёр хүнээр харгалзуулан хороо өдөө явуулаад дараагийн байшин өөд явжээ. 14 дугаар хэсэг төгсөв.